дэлгүүрийн админ хуудаснаас үргэлжилж байна. За дэлгүүрийн админ хуудас маань эхлээд веб дээр нэг харуулчих. Дэлгүүрийн админ хуудас маань ер нь бол веб дээрээ хамгийн толгой хэсэгтээ тохиргооны зэснүүд ер нь бол ингээд нэг таны удирдах зэснүүд маань харагдана. Урьдчилан харах цонх, дэлгүүр рүү буцах цонх, за энэ системээс ирж байгаа мэдээллүүд байдаг. Ийм ер нь бүтцтэй байгаа. За тэгээд гар утсан дээр болоод ирэхээр урьдчилан харах цонх маань байна. Дэлгүүр рүү буцах цонх маань байна. Зэснүүд маань энэ ингээд дроп даун байдлаар орж ирж байгаа. За тэгээд манай ажлын яг сонгогдсон зэсний маань ажиллах цонх нь энд харагдаж байна. Энэ ингээд футер маань харагдаж байгаа. Гэсэн үг. За одоо бид дэлгүүртэй болчихсон. Дэлгүүр маань ер нь бол ангилалгүй, жигсаалтгүй ингээд мдээгүй яг хоосноор харагдаж байна. Админ хуудас руугаа буцаж ороод зэснээсээ хамгийн түрүүнд бараа оруулж үзье. За шинэ бараа гэдэг дээрээ дараад барааны ангилал гэдэг маань таны дэлгүүр дээр бараагаа хэрхэн ангилах вэ гэдгээ та өөрийнхөө ингэж зохион байгуулж үүсгэж оруулах боломжтой байгаа. За мэдээж шинэ бараа болохоор тохирох бараа ангилал нь хоосон байгаа. Энэ дээр энэ бол жишээ болохоор ангилал 1-ийн тайлбар хэсэг ангиллаа үсгэлээ. За манай ангилал орж ирсэн байна. Бүтээгдэхүүн ангиллалын код энэ бол нөгөө купеер төлбөр төлөх үед яг нөтийн баримт дээр одоо нөгөө нөтийн систем дээр яг энэ кодоор ашиглагддаг байгаа. За одоо энэ дээр жишээ нь хувцас гингүүд одоо иймэрхүү төрлийн хувцсны коднууд өгсөн байна. Эндээс тохирох кодоо оруулбал зүгээр. За бүр олдохгүй бол бусад төрлийн хувцас ч гэдэг юм уу эндээс ер нь ингээд өөрийнхөө бараан тохиромжтойгоор оруулах боломжтой байгаа. За энэ дээр за нэг юурэ бараа нэг үн болохоор 15,000. За өнгө хэмжээ гэх мэт тохиргоо нэмэх боломжтой байгаа. За хэрвээ тохиргоо нэмэхгүй гэвэл энэ дээр нийт үлдэгдлийг оруулаад явна. Тохиргоо нэмэх юм бол тохиргоо бүрийнх нь тус бүрийнх нь үлдэгдлийг оруулж өгөх боломжтой. За жишээ нь тохиргооны нэр дээр өнгө ба хэмжээ утга дээр нь хар өнгийн Excel ярьцмаар энэ дээр ярьцмаар 5 шиг. За дараагийнх нь хар өнгийн ярьцмаар 5 ширхэг. Дараагийнх нь бор өнгийн ярьцмаар 3 ширхэг. Баронгийн ярьцмаар 3 ширхэг. Цагаан өнгийн ярьцмаар 4
Тэгээс та энэ дээр барааныхаа дэлгэрэнгүй гоё танилцуулгыг бас оруулаад өгөх хэрэгтэй. За тэгээд зураг нэмэх. Энэ нь бол ингээд зөвхөн танай дэлгүүрийн файлын сан буюу өөр дэлгүүр, өөр газраас ингээд танай зургнуудыг ашиглах боломжгүй энэ файлын сан байгаа. За энэ дээр болохоор зураг оруулна. Олон зураг бас оруулах боломжтой байгаа. За зураг оруулж ирнэ. Оруулсан зургаа сонголоо. Энэ дээр бас олон зургийг бас сонгоод өгөх боломжтой байна. Дээрээс ингээ олон зургийг ингээ олон зураг сонгож өгөх боломжтой. За ерөнхийдөө ингээд зураг орууллаа. Танилцуулгуудаа оруулчихсан болохоор хадгалах. За ингээд бараа. Дэлгүүр маань ингээд бараатай болсон. За дараагийн хэсгээр үлдсэн тохиргооны хэсгүүдийг танилцуулъя.